Ховд Говьалтай аймгийн бүс нутгийн 11 суманд нутагших хорхоо бүхнэнд дэлхийд ховордсон амтан. Энэхүү байгалийн зэрлэг амтны тоо толгой жилээс жилд нэмэгдэж 13-аас 14 мянгад хүрээд байсан бол энэ тоо цөөрөх магадлал өндөр болж байгааг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Өөрөөр хэлбэл бог малын мялзан өвчний вирусээр бүхэн өвчлснөөс болж ихээр хорогдож байгаа юм а. Тодорхойлбол нутгийн иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр 2016 оны 12 дугаар сарын 24-өөс Ховд аймгийн Даруй сумаас анхны эргүүлэх хяналтыг хийж эхлэн бүхэнгийн сэгнээс дээж авч улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 2 удаагийн сорьцын шинжилгээ хийлгэхэд мялзан өвчний вирусаар өвчилж өгсөн болох нь тогтоогдсон байна. Ерөн сөргөлдсөн байсан бүхэн чинь цөөрөө 5-10-аараа 3-4-өөр ер нь янз тооны байна. Одоо ер нь би хань хариулж явахад одоо өдөрт 2-3 бүхэн яг өхлийн байдалд орцсон. Нэг нэгээрээ ерөөсө сөргөөсөө хаягдсан ингээ явж яах юм. 1 сарын 4-5-ны үед энэ өвчин бол мялзнаар өвчсөн 2 удаагийн сорьцоор батлагдсан. Тиймээс Ховд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Батбаяр мэрэгжилтэн Батмагнаа, хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Баатар Зориг, Говьалтай аймгийн мал эмнэлгийн газрын их эмч Алимаа нараар ахлуулсан ажлын 2 хэсэг Ховд аймгийн Даруй Чандман сумдын нутагт бүхэнгийн үхэл хорогдлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллаад ирлээ. Тааштай бол энэ мань яагаад гэвэл үхтэл бол тодорхой хэмжээгээр яг одоо ингээд зогсож өгч гэдэг хэлэх бол магадлал байхгүй. Учир нь юу вэ гэхээр энэ мань ухаантай хээрийн зэрлэг амтан тал хээрийн амтан учраас ихэвчлэн одоо бог малын бэлчээрийн нутаг дэвсгэрээр хаваржны бэлчээр нут дэвсгэрээр одоо бол байгаа. За ер нь аль болох одоо нут дэвсгэрийг одоо сэг зэмээг одоо ачиж түн дараа одоо аль ариутгалыг одоо сайн хийж ингэж нутаг орныг одоо ариутгах юм л одоо болцоог бид нар тулгуурлаж байна. За үүнээс гадна одоо бас тодорхой хэмжээгээр бас багахан хэмжээний цас унсан учраас тухайн одоо сэг зэмээг ялгаж харах бодлоо яг хүндрэлтэй байна. Ийм учраас одоо өчигдроос эхлээд манай Чандман сумаас одоо 20 мотоциклтэй одоо хүмүүс өөр өөрийн харьяа одоо хаваржын нутаг бүсдээр ухаанд одоо мотоциклтаас амлалт хийх ажлаар явж байна. За ардаас нь бид бас 2-3 машин дагуу сэг зэмээгээс за үүнийхээ дараа мал эмнэлгийн нөхдүүд манай стандартын дагуу одоо устгах мэрэгдлийн хяналтын нөхдүүд маань энэ дээр яг сэг зэмийн актыг одоо бич ийм арга хэмжээг бол авч байна. Ажлын хэсгийнхэн Ховд Говьалтай аймгийн голомттой сумдаар ажиллах үеэр халдварт өвчнөр өгсөн нийт 727 бүхэн 3 хар зүйлтийн сэг зэмийг 7 цэгт болж устгажээ. Хамгийн гол нь байгалийн зэрлэг амтанд тухайн өвчний эсрэг вирусын гаралтай тариалан ихэд эдгэж зүгээр болох эсгийг туршилтын шугамар тусаж үзэх хэрэгтэй гэж байна. Зарим нэг малын эмчнэр одоо юу хийх антибиотикийн төрлийн эмчилгээ хийлгээд бас идэгдэг гэсэн зүйлийг хэлж байна. Туршиж үзэх хэрэгтэй байх. Нэг талаасаа одоо хэрвээ одоо ингээд нүдэн дээр өхөөд байгаа бүхэн харахаар яах ч арга олдохгүй мэдээж тий цуглуулж устгахаас өөр ямар ч арга алга гэхдээ хийж үзчихэж л бид нар болохгүй гэсэн энэ зүйлийг харна. Хүн бэлчээр нэрүүл биш бол малаараа дамжаад хүн тэгээд бусад зэрлэг амтанд ингэж нөлөөлж байгаа нь Монгол улс өөрөө Ховд аймаг өөрөө бэлчээрийн зохистой бодлого бэлчээрийн эрүүл ах уу гэдэг юмыг ер нь эргэн бүр малчин бүр хүн бүр анхаарал хандуулах цаг нэгэн тусны л тохио гэж ойлгож байна. Одоогийн байдлаас дүгнэхэд бүхэнгийн үхэл хорогдлын тоо ихсэх хандлагатай байгаа бөгөөд эцсийн байдлаар хідэн тоо толгой бүхэн өгсөн халдвар авсан гэдэг тоог тогтоох боломжгүй байгааг хэлж байгаа юм а. Иймд дээрх тоо судалгааг газар дээр нь ажиллаж байгаа ажлын хэсгүүд нэгдсэн байдлаар гаргаж эхний устгалыг хийж дууссаны дараа зайлшгүй дүгнэх цаашид авах арга хэмжээний талаар наривчлан гаргах шаардлагатай болж байна. Мөн бэлчээр нутгаар дамжин мялзангийн вирусээр мал дахин өвчлөхгүй гэсэн баталгаа алгаа. Тиймээс ариутгал халдваргүйтэл мал сүргээ урдчлан сэргийлэх тарилга туулгад оруулах ажилд малчид шат шатны засаг захиргаа салбарын яамд онцгой анхаарах хэрэгтэй болж байгаа юм а.